сайн уу? Намайг Холон гэдэг. Би 11 настай 6 дугаар ангийн сурагч. Тэрлөө хөтөж пэйжээ өмнө жилийн 11 сард нээсэн. Сэмцэнөө тэрслүүч нэ. Сэмцэнөө тэрслүүч нэ. Сэмцэнөө тэрслүүч нь одоо дараагийнхаа сонгодог зохиолоор дэлхийг тойрсон 80 хоног зохиолыг ярихаар бэлтгэсэн байна. Яг хөгжүүлээд гişүүдтэй тэгэл найзуудтайгаа ном уншдаг клуб болгоно гэж бодоод нээсэн. Яг одоо ингээд цахим хэрэглээний 90 үед ном уншихыг уриалаад яг ингээд сүрж явж байгаа болохоор тэрслөө хөтөж тэгээ олон хүнд ингээд олон хүнийг уриалж байгаа болохоор хөтөж гэж нэрлсэн. Би бол ээжтэйгээ ярилцаж энэ санааг олсон. Тэгээд найзуудыгаа ном уншихад уриалъя. Тэгээ одоо яаж нэрлэх үү? Номыг хорхайдууд гэж нэрлэх үү гэл амар олон бодчихсон. Тэгээл тэрслөө хөтөж гэж нэрлэв. Илүү амт харилцаатай, эрүүл харилцаатай болохын тулд одоо ингээд пэйжээр нээсэн хүүхдүүдийн их үздэг цахим ертөнцөөр дамжуулаад ном уншихыг уриална гэсэн зорилготойгоор нээсэн. Үе тэнгийн хүүхдүүдээ одоо ингээд зочин болгож ураад хамт ном уншаад номын тэмдэглэлийн бичлэг хийвэл илүү олон хүнд хүрээд би гэсэн ингэж ном уншвал ингэж болох юм байна гэж бодох байх гэж бодоод зочин урьж эхэлсэн байхгүй юу. Эхний зочин маань болохоор манай ангийн онцорлагтай манай найз бид хоёр болохоор Анна Франкийн өдрийн тэмдэглэгээ номыг ярилцаад ямар санагдсан яагаад тэр номыг уншсан гэдгийг тэгээ ярилцсан байхгүй юу? Ер нь бол их тууштай авах юм шиг санагдсан гэл тэгэл үнэхээр гоё ном юм шиг санагдсан гэл ярьчихсан. Би бол яг төлхөө ном уншаад, номын тэмдэглэл хөтлөөд тэгээ ер нь бол чөлөөт цагаа ингээд видео тоглоом тоглох интернетээр юм үзэх гэх мэт цахим хэрэглэнээс холоор зөвөр өнгөрүүлэхийг уриалахыг зорж байгаа. Манай сургуулийн одоо коридороор зурж байгаа бүх хүмүүс утасныхаа дэлгэцийг ширтэл нэгэнтэйгээ ерөөсөө юм ярихгүй ингээл дэлгэцээ ширтэл яваад байдаг. Манай ангийнхан ч гэсэн ер нь бол ялгаагүй тараал шууд видео тоглоом тоглоод хоорондоо яриад тийшээ орё, тим тоглоом тоглоё яриад эхэлчихлээ. Нэг ч хүүхэд тгий одоо ингээд найзуудаараа уулзъя, ном уншия гэх тиймэрхүү амт харилцаатай юм ярихгүйсэн. Тэгээд тийм болохоор би ном уншихыг уриалъя, эрүүл харилцааг уриалъя гэсэн. Ер нь бол намайг бага хахад эмээ маань Орос ардын үлгээр, өвөө маань Монгол ардын үлгээр аав ээж хоёр болохоор одоо ингээ гадаа зохиолоодаас уншиж өгдөг гэсэн. Тийм болохоор би өөрийгөө номонд дуртай болсон юм болов уу гэж бодсон. Ялангуяа уран зохиолын номонд. Миний сэтгэлд хамгийн татварласан ном Harry Potter. Үнэхээр гоё. Би яг анх тэр номыг уншиж үзчихсэн 7 дугаар анги 7 настай да. Тэгээд үнэхээр гоё. Яг тэр ертөнцид ороод өөрөө гол дүр нь болцсон юм шиг надад санагдсан болохоор одоо үнэхээр сонирхолтой байсан. Яг орой алга үлгэр уншиж өгдөг гэсэн 2-3 үлгэр тэгэл нойрн эмээ өвөө маань нойрн хүрээл буруу зүрх ингээл наа гэл яриад эхлэнгүүт би өөрөө ингээд бүр цээжилсэн. Тэгээд тэр үлгэрээ үргэлжлүүлээ яриад явчихдаг гэсэн. Тэгээд тэрийг бол амар сайн сандаг. Би бол 8 настайгаасаа номын тэмдэглэл хөтлөж эхэлсэн. Гол зүйлсийг бичээд авчи, гоё эслүүдийг бичээд авчи, мартахгүй бол бичээд авчи гээд одоо ингээд зүгээр л хичээлийн дэвтэр байдаг да. Тиймэрхүү дэвтэр дээр бичээл авчдаг. Яг тодорхой нэрвчл гаргаагүй. Гэтэ 100 бол гарсан байгаа. Сард гэдэг үү? Би сард 2-3 ном уншдаг. Тэгээ унсан номнуудаа ч гэсэн давтаал уншина. Энэ одоо ингээ миний 2025 оны тэмдэглэл ийм хөөрхөн тусдаа дэвтэр байдаг болсон юм билээ. Тэгээ энийг их сонирхоод авсан. Би бол 2025 он эхлээд яг одоогоор 3 дахь ном дээр явж байгаа. Энэ дээр болохоор ингээд өөрийнхөө танилцуулгыг бичээд тэгээд төрсэн газрын тэгээд одоо ингээд номын нэр, зохиолчийн нэр, уншиж эхэлсэн огноо, уншиж дууссан огноо, хэвлэгдсэн он, номоо хаанаас авсан, эерэг дүр, эсрэг дүр гэл. Тэгээд
зохиолын утга санаа, зохиолоос тусган авсан гол санаанууд, дүгнэлт, зохиолоос таалагдсан ишлэл, онц үгсгэл. Энэ надад хөөрхөн шиг санагдаад тэгээ одоо 2025 оны тэмдэглэл маань энэ. Одоо яг уншиж байгаа ном маань болохоор Хатагтай Перерийн онцгой хүүхдүүдийн асрамжийн газар Хоосон хотгийн 2 дугаар битэн байгаа. Яг одоо бол ингээд яг нэг хэзээхтэй биш гэсэн хамтдаа ингээд байгаад мангасуудаа толж байгаа байхгүй юу. Тэгэл амар зөрөгтэй хамтдаа байгаад тэр нь надад их таалагдж байгаа. Яг таалагдж байгаа хэсэг нь бол яг одоо миний уншиж байгаа хэсэг л байна. Би болохоор одоо ингээд зүгээр л юм дэвтэр дээр номын тэмдэглэл хөтлөжтэй. Энэ болохоор миний 2024 оны 10 сараас 11 сар хүртэлх ерөнхийдөө 12 сар хүртэлх номын тэмдэглэл байна. Би одоо товчилж бичээд тэгээд тэрний өдөр 138 дугаар удаас 165 хуудас гэдэг юм уу. Одоо тэгээд унсан удаа тэмдэглээд ишлэл үгсийг бичээл явчихдаг байхгүй юу? Унсан зүйлээ мартахгүй. Тэгээ ер нь бол нэлээд л ач холбогдолтой байд юм да. Би ч нэрээ тийм унсан штэ. Тэгэл миний хамгийн олон давтаж унсан ном уу? Harry Potter байна. Harry Potter-ийн 1-ээс 7 дугаар зурлын одоо ингээл уншаал байдаг. Шидтний ертөнц Хогвартс гэх сургууль намайг бүр илүү их татдаг. Чинээсээ тийм сургууль байдаг бол явж үзхийсэн гэж боддог. Яг анх уншиж байхдаа гэтээ одоо байдаг л дээ. Яг ном уншихаар бол ингээд яг тэр үлгэрийн одоо шидтний ертөнцтэй орчихсон гол дүр нь болоод яг өөрөө ингээд адал явдалтай очиад байгаа юм шиг. Тэгэл яг кино үзэж байгаа юм шиг байдаг болохоор надад үнэхээр гоё байдаг. Манай ээж гол авч өгдөг. Бага Хатагтай Перерийн онцгой хүүхдүүдийн асрамжийн газрын одоо энэ битүүдийн үргэлжлэлийг авч уншна гэж боддог. Манай ангийн багш маань хичээлийн дараа манай ангийг ингээд бүгднгийн суулгаад ингээд 30-40 минут ном уншуулдаг. Тэгээд тэр нь ч бас надад ингээд юу болоход ном уншихад хэрэгтэй байсан. Тэгэл тэрийг дэмжсэн. Волейболын секц тэгээд нөгөө Японы тулааны урлаг каратегаар хичээлдэг. Би бол нэг хэрсэн охины өдрийн тэмдэглэгээд ном дээр маань каратегаар хичээлээд тийм санагдсан, ийм санагдсан гэд сэтгэлээ бичиж үлдээсэн байсныг анх уншаад би бас тулааны урлагаар хичээлж үзье гэж бодоод манай гэртээ ойрхон каратегийн сургууль байсан. Тэгээ явж үзээд анх ингээд багш маань чи ядаж 3-аас 4 сар болж иж яг үндсэн техникээ сурна гэд яана би одоо 3 сар чадах болов гэсэн чинь тэгэл 6 сар болсон байсан. Анх орж ирснээс тэс өөр яг ингээд мэрэгчлийн хүн болсон юм шиг санагдсан. Тэгэл ингээд каратега баг бүгдийг мэддэг юм шиг санагдал. Би яг одоогоор бол шар бүстэй явж байгаа. Хамгийн гоё зүйл нь бол би одоо ингээл чөлөө цагаараа одоо ингээл эрүүл өнгөрөөж ийн. Тэгээ миний биед ч гэсэн хэрэгтэй. Тэгээд ер нь бол надад их гоё санагддаг байхгүй юу? Тэгээд бас дээрэс нь ер нь өөрийнхөө биеийг хамгаалаад сурчээ. Би хамгаалах шүү дээ. Ном уншсанаар бол надаа хамгийн нэгдүгээр захим хэрэглэнээс хол байна. Мөн дээрэс нь одоо өөрөө барьж сурсан дээ. Би бол бага хата нэлээд төрөнгийн урт өгдсөн байхгүй юу? Тэгээ анх ингээ ном уншаал. Тэгэл уурлал өрөөрөө ороод ном уншдаг байхгүй юу? Тэгээд тэрний дараа тайвшраал өөрийгөө буруу болгоод би ямар муухай юм гэж байл. Тэгэлээд гэсэн. Одоо ингээл ном уншаад үлгэрийн ертөнцөөр аялж байгаа шүү дээ. Тийм болохоор одоо өөрийнхөө уурлалныг мартаад тэгээд яг тэр үйл явдалтай ороод адал явдалтай учирч байгаа болохоор мартчихдаг юм болов гэж боддیں۔ Би захим сүлжээг ер нь бол нэлээд бага хэрэглэдэг төлхөө. Одоо ингээд манай одоо 6 дугаар ангиас ерөнхийдөө бол манай анги нэгдүгээр өдрийн эхний 2 цаг нь цахимаар орж байгаа. Тэгээд тэрэндээ л ашигладаг аахгүй юу? Хаяада тэгэл үзэл
Гэтэ цахим сүлжээнд хэрэгтэй ч юм байна, хэрэггүй ч юм байдаг. Хэрэгтэй юм л тусгаж авах хэрэгтэй. Яг номынхоо клуб дээр бага насны дүүнартаа зориулаад үлгээр ярьж өгөөд тэгээд би бол ингээд жижиг англи хэлний номнуудыг авч орчуулж өөрөө уншдаг. Тэгээд хэднэрийгээ бас үеийнхэндээ ярьж өгье гэж бодож байгаа. Тэгээд зочин яриад, хамт ном яриад. Ер нь бол тогтож сууж чаддаггүй хүүхдүүд байдаг да. Их хөдөлгөөнтэй. Тэгээд ядаж 30 минут яг төвлөрөөд ингээд ном уншаад яг тэр үлгэрийн үйл явдалтай орохыг хичээгээд ингээд төвлөрж уншвал ном унших тийм ч хэцүү зүйл биш. Би өөрөө болохоор уран зохиол, адал явдалтай нэг юм чидтэй зохиолууд их уншдаг. Тэгээ ерөнхийдөө бол эхлээд жижиг намаас эхэлсэн нь дээр ах. Тэгээд дараа нь том битүүд ороод явж байгаа. Би чөлөө цагаараа одоо ингээд нэг балет журнал буюу жилийн тэмдэглэл, сарын тэмдэглэл, өдрийн тэмдэглэл хөтэлдэг. Тэгээ бас чөлөө цагаараа тийм юм хийж болно. Тэмдэглэлийн дэвтэр дээр хөтлөөд баярлалаа.